Зам байцгаана уу? Би Испани хэлний орчуулагч, англи хэлийг олон улсад заах хэрэгтэй багш тогт 2 байна. Энэ бол миний English Espanol тоогийн суваг. Энд би Испани хэлийг эхнээс нь суурь тавин зааж байна. Өнөөдрийнхөө хичээлээр би жилийн сарууд, улирлуудын тухай заахаар бэлтлээ. Хичээлийн төгсгөл хүртэл хамт байгаарай. Шинэ хичээл болгоныг хамгийн түрүүнд үзэхийг хүсвэл English Espanol тоогийн сувагт маань subscribe хийж all буюу бүгд сонголтыг идэвхжүүлээрэй. Тэгвэл автоматар мэдээлэл очоод байх болно. Хичээлээ эхлэхийн өмнө бяцхан зар хэлье. Би англи хэлийг анхан болон дунд шатны ангиуд хичээлүүлж чинь мөн ганцаарчлан хичээл зааж байна. Сонирхож байгаа хүмүүс холбогдороо. Ингээд өнөөдрийнхөө хичээлд оръё. Los meses y las estaciones. Los meses гэдэг бол сарууд, las estaciones улирлууд. Тэгэхээр сар улирлын тухай үзнэ. Энэ хичээлээр суралцах зүйлс. Жилийн 12 сар, 4 улирал, тэгээд жишээ үзнэ, дасгал дээр ажиллаад хариугаа шалгана. Los meses del año. Жилийн сарууд. Enero 1 сар. Febrero 2 сар. Marzo 3 сар. Abril 4 сар. Mayo 5 дугаар сар. Junio 6 сар. Julio 7 сар. Agosto 8 сар. Settembre 9 сар. Octubre 10 сар. Novembre 11 сар. Diciembre 12 дугаар сар. Одоо энэ саруудыг бичгээд анхаарах зүйл. Испани хэлэнд сарыг жижиг үсгээр бичдэг. Жижигээр бичиж зөв, хэрэг томоор эхэлж бичих юм бол буруу. Асуухтаа en qué mes estamos? Одоо хэдэн сар вэ? Тэгэхээр энэ дотор гэсэн. Que юу ямар mes сар. Estamos гэхээр бид нар байна вэ? Тэгэхээр бид нар одоо ямар сар дотор байна вэ гэж ярьдаг байна. Асуудаг байна. Тэгээд монголоор бол одоо хэдэн сар вэ? Яг энэ үйл үгээ хэрэглээд хариулчихна. Estamos en abril. Бид нар 4 сар дотор байна гэж одоо магчиж ойлгох юм бол тэгэхээр одоо 4 сараа. Жишээ харъя. Ejemplos. Жишээнүүд. Mi cumpleaños es en agosto. Mi cumpleaños гэдэг бол миний төрсөн өдөр. Энэ хараа S-ээр төгсөөд олон тоон дээр хэлдэг. Миний төрсөн өдөр бол 8 сард болтгоо. En diciembre celebramos la Navidad. La Navidad бол Christmas баяр. Зул сарын баяр гэж бас хүмүүс хэлдэг тийм ээ. Celebrar гэдэг бол баяр тэмдэглэх. Тэгээ бид нар гэж байгаа болохоор celebramos гэж байгаа. Бид нар 12 сард Christmas баяр тэмдэглэдэг. En mayo florecen las flores. Las flores гэдэг бол энэ icon-ыг харахад мэдэгдэж байна. Энэ зургийг харахад мэдэгдэж байна те цэцэг. Florecer цэцэглэх гэсэн үг. Тэгэхээр 5 дугаар сард цэцэглдэг. Las clases empiezan en septiembre. 9 сард хичээл эхэлдэг. Las clases хичээлүүд. Empezar эхлэх гэдэг үг. Empiezan гэдэг ингээ хуурчиж байгаа. Одоо жилийн улирлуудыг үзье. Las estaciones del año. El año гэдэг нь жил. De el гэд ороод ирэхээр хамт бичигдчихдэг. Del. La primavera. Хавар. За монголоор сэтгэхэд үнийг хийцэн байж байгаа. Тэв тэвээрээ энэ бол өөр байдаг. Монголд те Европт, Хойд Америкт
Хавар бол Марсо, Април, Майо. 3, 4, 5 дугаар сард болдог. El verano, зун. Junio, Julio, Agosto. 6, 7, 8 сард болдог. El otoño, намар. Сетембре, октябре, новембре. 9, 10, 11 дугаар сард болдог. El invierno, өвөл. Diciembre, enero, febrero. 12, 1, 2 дугаар сард болдог тийм ээ. За энэ бол бидний мэддэг зүйл. Одоо харин Латин Америк болон Австрали төв энээсээ яг эсрэг нь байж идэг. Монголд маань өвөл олж яхад манай энд зун болж идэг. Одоо Монголд бол хавар болж байгаа тийм ээ. Тэгэхэд одоо энд бол намрын сэрүүн орж эхэлж байгаа. Тэр нь одоо дөнгөж 22 градус байж байгаа байхгүй. Тэгэхэд жоохон сэрүүхэн болж байгаа. Улирлуудаа ярьж байхад бол чинь бидний хувьд ер нь мэддэг зүйл нь за хавартаа бол ингээд 3, 4, 5 сардаа болдгоо гэд ингээд 3 сар гарангуй за хаврын ихэнх сар гэл эхэлдэг. Харин одоо Латин Америкт энд период бол яг тийм тоочны гардаггүй. 22 доор одоо улирал солигдох үеийн 22 хавцаа улирал солигддог. Тэгээд энэ хүмүүс нь одоо бид нар одоо ямар улирал вэ гингүүд яг сайн мэддэггүй харин гэл тэ жишээ нь би одоо ингээд намар эхэлж гинүү да гэх тэгэнгүүт харин тэгж байгаа баха гэж ярьдаг. Тэгэхээр яг тийм тоочны бол ярьдаггүй бас бидний мэддгээс жоохон өөр. Анхлаа энэ улирлуудаа ингэж тодорхой ярихгүй байгаа нь харин энтергээд ахаар 20 хэднээр одоо улирал солигдох одоо сарын 20 хэднээр ч юм уу солигдоод байгаа юм шиг тэгж яриад юм тодорхойгүй юм яриад ах нь надад бас жоохон сонир санагдчихсэн. Энэ хүмүүс ямар сони юм бэ? Улирал мөлрлөө мэддэм үгүй юу гэмээр. Жишээ, ejemplos, жишээнүүд. En primavera hace calor y llueve mucho. Өмнөх хичээл одоо ингээд хамт давтагдаад явна шүү. Хавар дулаан байж бороо их ордог. En verano hace mucho calor. Зун маш халуун байдаг. En otoño hace viento y caen las hojas. Намар салхилж навчирс ундаг. Caer энэ эний оронд эрэ үсэг байхад caer унах гэдэг үг. Las hojas навчирс навчнууд. En invierno hace frío y nieva. Өвөл хүйтэн байж цас ордог. За энэ бол чинь Монголд ингэж байгаа. Одоо манай энд бол яадаг вэ гэхээр en invierno hace frío y llueve. Lloviznando гэж илүү хэлдэг одоо жоохон юм шивэрсэн тэ бороо жоохон шивэрдэг яг одоо бороо л асгарахгүй. Ер нь бол яг энэ Лима хотод одоо ингээд өнөөдрийн үзэх хичээл маань болчлоо. Дасгал дээр ажиллая. Дасгал дээр ажиллахдаа би бас нэг цөөхөн хэдхэн шинэ үг оруулсан байгаа. Би тохоо үдэн заагаад явнаа. Яагаад тэгэхээр одоо хэдэн сарууд ч ажил чинь 12% үг тэгэнгүүт улирлууд гэхээр нэг 4 хүн нийлээд 16% үг. За тэгээд наанцаа нь хэдхэн үг гэхээр одоо үгийн сангаа хөгжүүлэхэд арай сул санагдаад тэгээд дасгал дээрээ болвол нэг цөөхөн хэдхэн шинэ үг оруулсан байгаа. Дасгал 1 ejercicio 1 зөв сарыг бичээрэй гэж байгаа. За энэ тайлбар дээрээ одоо испанаар оруулж хэлсэн. Escribe el mes correcto. Escribir гэдэг бол бичих. El mes сар. Correcto зөв. Миний төрсөн өдөр 3 сард болтгоо гэдгийг гүйцээгээрэй. Өвлийн эхэн сар бол. За энэ дээр шинэ үг орж ирж байгаа. El mes гэдэг бол сар. Тэгэнгүүт primer гэдэг нь нэгдүгээр гэсэн үг. Disto.
del invierno es гэд гүйцээх нь байна. Хаврын дунд сар болол el mes del medio гэдэг бол дунд гэсэн. Medio. De la primavera es намрын 3 сарыг бичээрэй. Los meses de otoño. Сон. Сэр гэдэг үгийг урд нь үзчихсэн тийм ээ? Сон гэж хувирдаг. Намрын сарууд бол гэж яагаад бичих нь вэ? За одоо энэ өгүүлбэрүүдээ гүйцээгээрэй. Зөвхөн саруудыг нь бичнэ. Тэгэхээр нэг ганц минут болох байх та. Хэрэв одоо саруудад чийжилсэн бол. За хариугаа харъя. Marzo, diciembre, abril, septiembre, octubre, noviembre гэдгийг товчилсан шүү. Энэ хэсэгтээ багтаах гээд. Дасгал 2. Ejercicio 2. Сарыг улиралтай тааруулаарай гэж байгаа. За саруудыг. Une el mes con su estación. Сарыг энэ улиралтай нь une холбоорой гэж байгаа. Улирлуудаа эхлээд харъя. La primavera, el verano, el otoño, el invierno. Enero, abril, julio, octubre, marzo, diciembre гэсэн саруудыг энэ улирлуудтайгаа холбоорой. Одоо энэ дасгал дээр бол бид нэр илүү монголоор сэтгэхэд Монголд, Европт, Хойд Америкт ямар байдаг вэ гэдгээр илүү хичүүл амар санагдсан. Одоо хариугаа шалгая. Enero, abril, julio, octubre, marzo, diciembre. Та нарыг таарч байна уу? Дасгал 3. Ejercicio 3. Зөв бол зөв гэд буруу л ингээд X гэж тэмдэглээрээ. Marca гэдэг бол тэмдэглэхийг хэлдэг. Marca. O гэдэг бол эсвэл. Enero es el primer mes del año. Одоо үнийг ойлгож явах ёстой. El verano es en marzo, abril y mayo. Octubre es un mes del otoño. Mayo es un mes de la primavera. El invierno tiene 4 meses. За аль нь зөв, аль нь буруу вэ? Хэрэг хэрэгтэй бол хичээлийнхэн бичлэгийг зогсоогоорой. Одоо хариугаа шалгая. Correcto, incorrecto, correcto, correcto, incorrecto. Түрүүн өмнө нь correcto гэдэг бол зөв гэдэг үгээ гэж хэлчихсэн тийм ээ? Ингээд өнөөдрийн хичээлээ дуслаа. Muy bien. Хичээлд хамт байсан танд баярлалаа. Хэрв миний зааж байгаа испани хэлний хичээлүүдийг алдалгүй үзэхийг хүсвэл English Espanol тоогийн сувагт маань subscribe хийж хажуугийн all буюу бүх товчийг идэвхжүүлээрэй. Ингэснээр намайг хичээл оруулах болгонд автоматар мэдээлэл очиад байх болно. Хэрв хичээл маань таалагдсан бол лайктаар сэтгэлдээ үлдээгээрэй. Баярлалаа. Дараагийн хичээл дээр дахин уулзъя.